Нутаг усан долоон үеийн гуйлагч гэгдэж явсан. Эд хөрөнгөчгүй, эрдэм номчгүй Женевек миний бие. Ардын засгаас амнасан хайрлгүй явсан мөн үнэ. Сэтгэл минь ариун байсан минь худлаа биш. Тэгээд чи миний бие сумынхаа нам өрөн даргуулт юм байна. Даанч дээрх бүндгэр минь хоосон байсан л харамсалтай. Магадгүй миний хөл маргааш чи билүү? Ер нь тэгээ заавал маргааш биш ч гэлээ нэг л өдөр унаад өгөх нь гоё шүү дээ. Тэгэхээр энэ түүхийг би ярьж үлдээ. Алючин босоочтой. Цагаан өнгөн ирлээ. Алгуур минь одоохон эзэгчин сэрнэ. Хангицэг алтай минь.
үрийн үрээд шүтэх хөөх тэнгэр эцэг минь үү хөрс дэлхий их минь алтанхан оройтой асганхан хормойтой 13 алтай минь үү 33 хурмас асар тэнгэрээс сэн бууж залар алтан дусаасаа дэгдэж хай ирэх жилийн энэ өдрийг хүртэл энг тунх байлгаж хайрыг гинтийн аюулаас гитлээж хайрыг гэр хотлоор минь энэрч хайр хатууг зөөдрүүлж хайр хатыг уйруудаж хайр үрс биднийгаа үхэл тахал өвчин зовлонгоос өмгөөлж хайр алтанхан оройтой асганхан хормойтой 13 алтай минь үү 33 хурмаст минь үү уусанхан нүдтэй цуусанхан зүрхтэй өчүүхэн биднийгаа өршөөн сойрох нь Та нар яаж байгаа ч нэнэв? Нам засаг хайр цэцэг чоовлсангийнхаа сургаалыг умартаж төрд харш хар муухай санаа өвөрлөн нам нийлж сэм хойволдож уул аваа дахиж олны санаа сэтгэлийг өмөрж байх ч гэжтэй. Нөхөд минь энэ чинь манай хувьсгалын үйл хэрэг тэрсэлсэн хортомогоо явдал биш үү? Станчт. Эдэнтэй ингэж нялууч байх заавалга. Наад оосон чулууга нураацгаа. Дулуу. Аль өгшөл.
Түргэлээ, түргэл. Авлаараа газар бомбтож ганц нэг үсээн салхин хийсгэмэр. Ерөөл нь хараад болж тосмор. Юусэн сүвээр нь өт цухалцмар. Үеийн өөр. Орон хүн бурхан ухаантай гэдэг чинь аргагүй юм да. За. Нийтдээ юм байна. Ингээд Жиндан хамбын сэлгүүртэй мөнгөн аяг танайд бий гэж дуулдсан. Тэгэхээр юу л дахаа манай сумын ардуудаас маршалд өргөх бэлэх цайн хийцтэй мөнгөн аяг нэмэрлэгүүд зүгээр юм уу да гэж бид тохиролцоогоос. Гэхдээ зүгээр авахгүй. тэгэлгүй яах вэ? Маршал Чаулсан өргөх гэж байгаа юм болж үн өртөг гэхгүй. Харин тэр аягийг Цэнгэл хайрхан сумын эгэл ард дой буугаас өргөсөн гэдгийг маршал Чаулсан маань яг мэдэх болов. Мэдлгүй яах вэ? Бүх билгийг илгээсэн эзнийх нэртэй устай нь явуулах юм. Зовлтгүй. Хороо. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За хаа хурцмнууд байх уу? Төвөөс сүжигт дарагдаа яралтай бичиг ирсэн байна. Юу болов? Аргач. Юу? Хэн тэр? Таны хүү. Байнаку. Энэ хорвоод илүүтэн явхаас өөр эрхэм жаргал гэж байдгүй юм билээ. Хөөбөд хурав хар гэртэн хаан, бор гэртэн богд байжтэй. Моханы маань ертөнцийн өнгөсийг даанч ирт үтсэн юм да. Иш хүмэндэ чамаа хүлэг морчин биш сумтай бог. Даалгавартай ирс хүлээж байх ч гэжтэй.
아와. Дуулаа биз дээ. Дуулсан. Чи яасан гэж юу тулсан гэж чи тэргээс оргож байгаа юм? Хүнээрээ тоос өдөө гэж би чамд хичнээн хэлдэг байсан бэ. Чи ер нь яасан нэр төрөө хайрладаг юм гэж. Надад орохгүй зам байгаагүй шүү дээ. Наша соохгүй юу? Юу бодлоо гэж орж байгаа юм? Үйл нэрсэн тэр өдөр би ардын дэснүүдийг шарахтан төрж өгөхөөр 2 сэргээ хамт явсан. Би дотоод явдлын яамны гүйцэтгэх албаны цэвэг болоод удаагүй байсан юм. Анх намайг дуудаж яваачаад аавч нь сумын намын үрийн дарга хүн. Тэгэхээр би чамд итгэж чухал албанд авч явна гэсэн. Ингээд л би ардын дайсан эсэргүү тагнуул зэрэг нэр хаягтай мөн ч олон хүнийг баримтлагт нь явуулсаж байсагдахт нь хүргэж хоригдохт нь манах зэрэгээр тушаал гүйцэтгэж явлаа. Гэхдээ би эхнээсээ болж байгаа бүхний хүчийг нууцлаатай аминдээ хичээсэн боловч даанч миний хэрэгээс хэтэрсэн хэрэг юм даа гэж бодоход гүсэ. Аваа. Миний үзэж харсан бүхэн хар дарсан зүүч чиг аимшигтай байсан гэдэгт итгээрэй. Тэр өдөр сүүлчийн замдаа гарсан хүмүүсийн дунд ээжээс минь өөрсдөө хөөрхийн нэгэн эмэгтэй явсан юм. Нэрийн хэн гэдгийг бүү мэд. Би зодгүй тэр эмэгтэйг өрөвдснийхээ төлөө ингэж явах тавинтай байсан юм байл мэдээ. Хараа өрөө болсон хон бид хүрх газраа хүлээ. За та чинь нөхөртөөгөө уулзах гэж яваа гэлөө. За тийм ээ. Гэрт орж ирэлцээ. Хэнийг шаруулж болохгүй шүү. Мэдлээгүй шүү.
намайг өчиггүй буудах байсан юм. Одоо өнгөрсөн. Баригдахгүй байх юмсан. Чамайг барих даалгаврыг намаас надад өгсөн. Тэгсэн ч байх гэж би бодож байсан юм. Би одоо явъя да. Соо. Чи хайчихгүй. Шаап мэт. Өдөр чинь ногдож шүнжин явах та. Яаж ядарч өдөр шогж ирсэн юм та мэддэг болоосаа. Би танаас айж байсан чи. Орчтон дээр хар чанд оргон цөм минь гэсэнтэй би та нарыг ирж байгаа юм шүү дээ. Та нарыг зүсийг харлаа. Би дуугийн чинь сонслоо. Надад их сайхан бай. Би гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаахыг хүсээгүй юм шүү дээ. Тэгээд чи би оргосон юм. Та намайг ойлгооч дээ. Харин одоо би ээжийнхээ газар дээр нэг очимоор байна. Дараа нь та яхаа өөрөө төрийн хуулиас хэн ч мултарч чаддаггүй юм. Ямар үүдийг мөрөж чи мэдхээр ийм гайтай л удаа. Сайн байцгаана уу? сайн байна. Сайн байна. Нүүдэл тавтаа юу? Тавтай. За дойбоо хуу хаа үрэх юм Болдохгүй. Уг нь энэ нутаг гарцаатай аятайхан нутаг юм шүү. Тийм ээ. Харин өнөө жилэл оргодл босвол яваад уулын тагтад ганц гэрээрээ богч үүд бол доо. Оргодод босууд гэж баянаа хүүгэл хэлээд байна да. Ямар ч гэмзэмгүй явна гэх чинь лээ. Эртээ доомоо жогонцын ганц үний хээр тоглож хаад байсныг авчирч өгсөн гэдэг шүү. Ер нь тэгээд уулынхаа тагтад буулгүйгээр өдийд бид чинь хаагуур нутагтах бай дээ. Баянаа хүү угаасаан тусч малдгархай сайн хүү байсан юм. Сайн хэр болсон байх нь үлээ. Сайхнаач алдтаа. Үеийнх нөхөд албаа. Зүгээр сайхан хагаад ирж байхад нохоо амиа хоохоолон оргож босож зугтаж олноо төвөж байдаг чинь нутаг усны нэрэнд ч муухай юм биш үү? Аав хүүгээ алдаж олохыг ажиг тэрэх. Тэрч тийм л үз. Гэхдээ цэргийн албанаас оргоно гэдэг чинь эх орноосоо урууснаас ялгаагүй юм биш үү? Хаа мэдгүй. Цэргийн амьдралч элдвэл юм тохиолддог. Тэрч тийм л биз. Гэхдээ чин үннийг нь хэлэхэд
Майнметийн ардын хүүхэд оргож боссон болж аль хэдийн учрыг олчихсон л тоо. Харин намын даргын хүүхэд болохоор л Зайлуул муу Женибек. Ханиасан хагасд нэг зовоод одоо ганц мөн хүн хэрэг төвөгт орооцолдоод бас л зовоож байдаг. Үйлийн үртэй толгой юм да. Хорвоо гэж. Эрэм бараантай үний юм да. Женибек их л нүглүүлсэн хүн дээ. Хошчи. Хинээ сайнда хүм болж явдгийг. За үг болдож өхөр холдох шиг байна. Би ч явъя та. Дайвоо, цаав. За яах. Эрт хийх газар төгнөө. Цай болж явахад уугаад явахгүй. Юу болчихов? Яваад өхий. Зүрх тавьдээ шүү. Хүүчин удганы охинтоос хүлбэлтээд байгааг намайг мэдэхгүй юм гэж бодож байна уу? Аягтайхан шиг аавын хүү бол од чүрх цаг одоо л мөн дөө. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Амар сайн уу? Танай хүүч их сайхан ир болжээ. Танай хүүч их сайхан ир болжээ. Тийм ээ. Танаа муу хуучин байсан бол яах гэж юм бодох. Эрлэхэг Монголын ард түмэндээ чимэг болон хайрлагдсан чойволсон таны зүтгэл таньгаа авъя зин зүрхэндих хойслыг мандуулвагч Нөхөр Женибек та яагаад оргодлыг барьж өгөхгүй байна вэ? Орон гертэн эргэж ирээгүй хүний чинь хаанасаа би барьж өгөх болж байна вэ? Юу ирээгүй гэж. Тэр хүн чирдгэн ирж гисэн. Ирэхээр барахгүй. Эрх дураараа сэлгүүцэж явна гэж танай сумын шударгуу ардуудаас надад мэдээсэн хөдөлгөөргүй баримт энд байна.
Танай хүн орогдлын эцэг мөний учраар барьж өгөх дургүй байна гэж ойлгож болох нэ тэ. Та өөрийнх нь хүүг удган эмгэнийхээр очдгийг одоо болтол мэдээгүй юу? Нөхөр Женебек. Нам байлдагчийн хаан Ясыг таних цаг болж. Чи баг дайнгнаас их айд хүүхэд байж үлээ. Би одоо ч гэсэн их айдаг. Та яагаад юунд санаа л та? Ээжим норн дэж болсон maaгаад өртөх юм да. Би чэнчэр госоо юм байна да. Та надад ийм үг хэлэх байсан гэж юу? Чамаа утсан доод хийж байгаа юм. Хэрвээ намайг бодож байвал дахиад юм хизээч тгийлээ. Гума хоёулаа гэлээ. Хизээ. Одоо Яаж? ажиг. Осоод ир.
Алтай хөхтийн гэр ногоон гарцаар амилсан удаан галаан бодраа. Одоо галголомтондоо мөргий. Хан эцэг Алтай минь. Хан эцэг Алтай минь. Хатан ээжи ховд минь. Хатан ээжи ховд минь. Дэрээ нийлүүлж Ирэнийлүүлж галаан бодраа. галаан базраалаа. Өчүүхэн үрсээ. Өчүүхэн үрсэн. Өршөөн сойрох. Өршөөн сойрох. Өршөөн сойрох. Өршөөн сойрох. Тэржил цасныг их ороогүй хэрнэ. Хуйтан гэж чихтэй. Хачин мөртөөл болж үлээ. Бид баянагийн ирэлт гарлаа. Дой бугаас усны их л доромжгүй явсан юм да хөрий. Хуйтны ирч чангарах тутам миний дотор бачимдаж. Олохгүй л яанда гэхээс байж яддаг юм л. Нэг талаас намын даалгавар. Нөгөө талаас хүмүүс намайг хоёр тийш нь чангааж би гэдэг хүн дунд нь тарчилж байлаа. Хүүгийн гхийн хажуугаар бүхэн тахтан чамаас л болж намайг хуурхад төрөв гэж бодох үеч байдаг л бай. Хүүдэж юм уу? Өөртөө ч юм уу? Юунд нь тэгтлээ гомдоод байсныхаа учрыг би хожмын хойно ухаарсан юм да. Хүш, цаа чи чон. Хав. Хой! Байцгаа! Чоновай туга юу ч таарлцсан буундуу гаргаж болохгүй шүү. Айдаа мөнч бэхгүй гэж байна да. Олохгүй мөнгөний явсаар байгаад ийгс эхлүүлчих юм бол мөнхөө минь осгож өгөхөөс хашаач зайлахгүй. Өвлийн хүйтэн гэдэг тэрийн хуйлаас ч хатуу да. Харин бариад тушаач хой амийг нь өршөөж юу юм аа. Жанибек даргын Баянак хүүг харсан уу? Ингэж цоо ярианд итгэж хамаг ажиллаалтах гэж. Йоо. Хэрвээ үнэн байдаг юм аашид энэ хар хүйтэн тосгоод өгчихгүй ядгүй. Гоо дарга бүгдээрээ буццгаа бол яасан юм бэ? Энэ сумын нутагтаар бидний очоогүй бол нэгжээгөө хавцал байсан цагт буцсан ч гэж ярихгүй шүү хүмүүс. За тэгвэл бүр өнгөрчээ. За би ч яах. Та нар минь л харин Баянакийг барихаас өмнө өөрсдөө битээ хөлдөөс болчихж үзээр. За. Чи өөрийгөө хичээж үз. Мөр байгаа ч юм шиг. Гүй ч юм шиг. Гарц ёрлсон яасан хачин далбай хой
мод өргүү дээ. Ой, аюу даа. Ошоо гараараа. Юу болж байна? Ой! Зойлогчны өдий хүртэл амьд байдаг байж. Даалны судлаар тоглож таарлаа шүү. Зэрлэг сум долоож цусдах юм шиг байгаад. Гой сэрвэж явдаг миний дээр нь хөнгөдөг шиг л боллоо. Дарга. Яа, юу болов? Энийг хараа. Нөгөөдгий ч мөр байхаас зайлахгүй. Энэ улсын хаах нь явдаг юм бол та. Хой дуулнаас илүү нөмөр газар байхгүй байхад хөхөө өвлийн хөр заснаар ийшээ дугцсныг бодоход биднийг харж хчээ дээ. Цасан дээр яваад өргөн мартин гэдэг чинь өдөржин газараас ч гэсэн харагдаж штэ болоо. Танах энэ хавар нутгалж байгаагүй маа да. Яаж вэ? Энэ хавцад чинь цаашаа гарах газар байдаггүй юу? Хэрвээ энэ дэрс нь үнэн бол Баянаху өнгөрчээ. Хөөс. Өнөөгч юм. Баянаг. Юу? Ха? Тэр вэ? Тэр. Оо, тэр юу? Ай, Тэр гүйж. Тэр хатны цагаар орлоо. Тэр. Баянаг! Хой, хаттер дүхтэй чүүдээ. Яагаад нагсав? Хэрэггүй. Цаашаа гарах газар байх. Хавцлын амд хүдээгээс биш. Али танаас нэг аваад Дака хүмүүн мордо хөдлөж байхгүй бол осгочихно шүү. Тэр ёо.
Хөөрхий дээ. Осгож өгөхгүй л гэсэндээ ингэж хад чулуу боловч байдаг юм болоо. Айнак! Чи махитгүй. Идмээр бол наашаа буугаад ир. Би наа чинь хөргөж хараагаад. Өгдөө явахтаа наанаа үлдээч хараа. Нөхөр Айнак! Чамд гаргаж болох хугацаа олгоё. Би тэндээс явахгүй шүү. Нөхөр баям уу? Наа түгэж чинь өөрч нэргээ төлмөр бай. Энэ хавцаа тэний хурга үлдээгаагүй. Тартагтаа дуулахаар сүрдүүж үсгэж байгаа юм бахтаа сайлвал. За ингээд отоод суугаад байхад өлн нүцгэн оргод л өөрөө хүрээд ирэхгүй хайж. Яаж яваач нинү? Хинч гимлэгээгүй өнчин амтныг юунд гөрөөс утсан чамнаас дор мөрдөж мөшгөнө. Энэрхний чин сэтгэл эрүүл саруул ухаанаа алдвуу. Ихийн цагаансаа хөхөж өссөн хүмүүс гэдлээ омортвуу. Хөх тэнгэрийн дорх хамаг амтны дотроос хүн заяа гэдэг хосгүй тавилан босуу. Гэтэл та нар хилэнцэд хорхоо мэт. Хэдий болтол бие биенээ химлэх гээв. Ээж минь байсан. Би ингэж яваач хэлв. Үгүйч хэлв. Мэдээ хөдөл. Хөдөлгөөл орчин буудан шүү. Одоо би 3 хүртэл тоолно. Энэ хооронд буунаасаа холдцоо. Нэг. Хоёр. Түгэл.
Та нар ядарсан намайг гөрөөс үдшин чорноос дор мөрдлөө. Айхтаа. Үс гэж болох юм ч үү? Мэдгүй штэ. Шүнжин мах чанчаад бас итгэхүйг тавуулсан. Тэгтээ та нарт гомдож муу санах юм алгаа. Амнаас нь ч аюул учруулах байсан бол хурдан буурчээд юун зүгт хүлээ бий. Өршөөгөрөө намайг одоо би нэг мөр буу ахууллаа. Явгал бол аваагаад явгал. Ав бол миний бууг ав. Өршөө ав минь. Өршөө ах トゥ нар минь. Амьдрах хоногийнхаа тоогоор өртөнч нь явъя. Одоо намайг сумд гүйцэн. Тэр сумын боонуудын аль нэгнээс гарч мэдэн. Ээж танд өгүүлсэн. Би хэрэг дээр хэрэг нэмчихлээ. Юу? Одоо энэ доргон жөөж болох юм байлаа. Би ууц болохоор өөрөө яваад очиж байя. Битгэ. Шаршуулдаг. Би танд нэг юм хэлмээр байна. Хэлээ. Би отохгүй амарчин. Энэ ер нь юу бодоод байна да? Та нар юм ажиглав. Нэг л биш шүү. Тийм баха. Энэ дарга нэрээ яриад нэг л биш шүү. Сүжиг дарга аймгаас ирч гэж нэг л юм болох нь дээ. Сайн байна. За сайн байна уу? Намын дарга ороодлог үүтэйгээ сэм уулдаг гэж ярилцах юм. Үнэн болов. Ой, хуралдаа ороо али, хуралдаа ороо. Хүүхдэл үр харам гэж юуны нур байхад те уулзж ил байг. Хүмүн яс их оролт. Сая л нэг юм тарлаа. Каалга болчихоор чинь бүр гайхад суула. Маа холт. Хүмүүс гэдэг чинь яасан муханд байдаг юм бэ? Яасан бэ хүмүн? Чиний бэх даргаыг тушаалаас нь буулгаад намаас нь хөөжлөө. Хээ базар байна. Тэр хүмүүсийн байж байгааг өглөөх нь сайн байна уу даргаа гэж улын долоочход бөхөлдөд байсан. Ороотож буруутаад ишлэнгүүд зангаа хуйлахцгааж байг юм.
байхгүй. Тэгээд тэр мөд оёбог оронд нь даргуулахч юм да. Яагаад болж болдгоо гэж. Тэр чин хөрөнгөтэй бол хөрөнгөтэй, чинээлэг, чадaltaй хүн шүү дээ. Оёбог мэтийн хантад энэ төрд олшор бол маань мэтэн насаараа модон байж нохоогоо томдоо. Хаш цог. Дээлийн нөмөрчин тутаа юу? Айтнаа дуугаа. Хэдий болтол та бид хоёр ингэж явах вэ? Ямар хүн олж хүрээ таасан биш. Төр төмөнөдтэй учир нь олдох байлгүй. Хараач. Үнийг жилж байгааг юм. Аваа. Аавн дандаа хаанаас борогдол босгол гэгдэж явах вэ? Би туруудахгүй айлын дайтай айл болно. Ингэж бодохоор л сэтгэлийг л орж явчихын таагүй маа. Цагийн ирч улам чангарч бэрх болох нэ. Ойр хавьд цонохоо илбэг болохоор айж суух юм байна шүү дээ. Чонохоноос илүү хүнээстэй явах юм да. Амьдрахлаа гэж. Сүжигтэй. Миний хөөгийн үйлдсэн хэрэг хүндүү. Уг нь хүн алж хүрээ талаагүй юмсан. Жанибек маань. Чи юмны учир ойлгох юмсантэй. Цаадагч нь Баатарлаг булан армаас орогож нам засагтаан тэрсэлсэн хүн. Яахыг дотоод ямал шийдэх хэрэг. Чи минь ийм ч бодож явахгүй ч дээ. Мичид гудайлаа хүмүүс. Ингэсийг явахгүй бол болохгүй. Хэн нэг нь харчихвал хүний нүдний хор шиг айхтар юм байхгүй. Даарч хурц явуулаа гэж болохоос. Аюу. Нойр минь бүр хулчих юм байна шүү дээ. Тэнтэлийг хайсан юм. Явахтаа өмсөд явна үстэй. За тэг яах. Нөхөр Жанибек. Энтэй хамт явна да. Хайчих гэж.
Хүү чинь удаан эмгэнийд ирж ихэд байна. Би хүүгэн барьж хөрж байна уу? Ямар ч хэлгсэн буудлахгүй байвал хин хиндээ үлзийтэй. Аава. Та намайг ойлгооч дээ. Би одоо ээжийнхээ газар дээр очимоор байна. Дараа нь та яахаа өөрөө бий. Ганцхан би тэдний гарт нүхийг хүсэхгүй. Миний хоббит эсэргүүцээрээ дотоод яамныхан бүсэлчээд байгаа. Чи хүдэнэ гэм дач явда.